За манай баг саналаа суулгын судалгааг Google Forms ашиглан авсан байгаа. За манай судалгааны 112 хүн оролцсноос 60 нь эрэгтэй үлдсэн, 52 нь эмэгтэй хүмүүс оролцсон байгаа. За үүндээ судалгаанд оролцогчдын манаас нэг л харагдаж байна. За манай судалгааны гол зорилго нь автогонд гарын хувийн цэврийн хүмүүсийн ерөнхий мэдлэг түвшин хангалттай байгааг сэтгүүл судалгаа гэсэн байгаа. За үүнээс 11 асуулт асууж үрдэн тодорхойлсон байгаа. За үүний жишээ 3-ыг харуул. Асуулт 1. Та хоол гэхийн өмнө гараа аваагүй гэсэн асуулт нь нийт оролцсон хүмүүсийн 81.6% нь тэмээ гэж хариулсан бол үлдсэн 18.4% нь үгүй гэж хариулсан байна. За асуулт 2 нь та гараа яаж угаадгүй гэсэн асуулт нь 78.2% нь зөвхөн самгаар угаадаг, 11.5% нь аятар уугаж хэрэглэдэг гэсэн бол үлдсэн 10.3% нь зөвхөн усаар угаадаг гэж хариулсан байна. За асуулт 3 нь та түүхийн мах барсны хатаар гараа угаадгүй гэсэн асуулт нь нийт оролцсон хүмүүсийн 80.5% нь угаадаг тийм гэж хариулсан бол үлдсэн 19.5% нь үгүй угаадаг гэж хариулсан байна. За өмнөөс үзээд манай судалгааны маань үрдэн судалгааны оролцогчид маань хизээ хаана яаж гараа авах талаар өмнөдийн ерөнхий мэдлэг сайн байна. За үүнээс тулгуурлаад бодит амьдрал практик дээр ямар байгааг ажилтны талбарын судалгаа хийсэн байгаа.